Өмнө аймгийн нийтийн бүжгийн спортын аврах шалгаруулах тэмцээн 2025 оны 12 дугаар сарын 14-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээн 2 төрлөөр 3 насны ангиллаар зохион байгуулагдсан. 18-аас 44 нас залуучуудын ангилал, 45-аас 59 нас эдэр насны ангилал, 60-аас дээш нас ахмадын ангилал гэсэн ийм төрлөөр зохион байгуулагдсан. За удирдамжинд ахмад насны ангиллалын бүжгийг бол нэрлэж өгсөн байгаа. Энэ нэрлэж өгсөн бүжгийн дагуу тэмцээнд оролцсон. За залуучууд буюу эдэр насны ангиллалд бол бүжиглэх ёстой, тэмцээнд бүжиглэх ёстой 18 бүжгээс тэмцээний талбайд гараад 5 бүжгийг суглаагаар суулж бүжиглсэн байгаа. Нас насны ангиллалдаа пенал шалгарсан тамирчдад шүүгчийн зүгээс 3 бүжгийг нэрлэж нэг бүжиглүүлсэн байгаа. Энэхүү Өмнө аймгийн нийтийн бүжгийн спортын аврах шалгаруулах тэмцээн өргөн хүрээтэй зохион байгуулагдаж шилдэгүүдэн шалгарууллаа. 60-аас дээш насны эмэгтэй хосын төрөлд 1-р байранд Д Чулуун цэцэг, Эрг Гэрэл маа, 2-р байранд Б Цэцэг маа, Д Улан баяр, 3-р байранд Х Бат Чаргал, С Хүүхнээ, 4-р байранд М Чулуун цэцэг, Ч Цэцэг Жаргал маар шалгарсан байна. 60-аас дээш насны хослон бүжигчин тамирчдын төрөлд 1-р байранд Б Амар төвшин, Эрг Гэрэл маа, 2-р байранд Б Тоглоом, Д Улан баяр, 3-р байранд Д Баяра, Н Чулуун цэцэг, 4-р байранд Г Бат төвшин, Д Оюун чимэг нар шалгарсан байна. 45-аас 59 насны хослон бүжигчин тамирчдын төрөлд 1-р байранд О Баяр сайхан, Ж Сайн жаргал, 2-р байранд Б Төр тайван, С Отхон маа, 3-р байранд С Гамбат, Ж Амар төвшин, 4-р байранд Ж Бат хөө, Ч Инх туул нар шалгарчээ. Мөн 45-аас 59 насны эмэгтэй хосын төрөлд 1-р байранд Д Оюун чимэг, Ж Амар төвшин, 2-р байранд Иш Бурмаа, Ж Сайн жаргал, 3-р байранд С Болормаа, С Сэлэнгэ, 4-р байранд Х Чулуун сууд, Ж Эрдэнэ баяр нар шилдгээр шалгарсан байна. 18-аас 44 насны эмэгтэй хосын төрөлд 1-р байранд Б Амина, Х Нэм Эрдэнэ, 2-р байранд Б Үлзий сайхан, Х Мөнх насан, 3-р байранд Б Хурц бэлэг, Б Мен дамар, 4-р байранд О Алдармаа, С Ингчин нар шалгарчээ. 18-аас 44 насны хослон бүжигчин тамирчдын төрөлд 1-р байранд Б Заяа хүү, Б Хурц бэлэг, 2-р байранд Е Амар баясгадан,